Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайно болон хөтлөгч Билгэнэр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд тэнгэрт байгаа маш том сарыг та бүхэн харсан байх гэж бодож байна. Анзаарахгүй байх юм. Аргагүй. Том сар байсан тийм. Тэгээд бурхан үнэхээр энэ бидэнд хоёр том гэрэлтүүлэгчийг өгсөнд бурханд бол маш их таалагдж байна. Тэгээд түүнийг ингээд харж байхдаа янз бүрийн нэг улс үндэстнүүд түүнийг юу гэж хэлдэг вэ гэдэг талаар айгүй их бодчихсон. Бидний хувьд бол зүгээр л энэ зүйл бол маш их энгийн бурхан бидний төлөө хоёр агуу гэрэлтүүлэгчийг бий болгосон балнаар сар гэж бид бол Библиэлд бичсэн байдаг. Тэгэхээр бид Библиэлд бичсэн зүйлээ яг тэр чигээр нь бодож санаж явах нь бидний амьдралыг их олон буруу үзлээс хамгаалж байдаг юм байна да гэж би ажилдаа ирж явахдаа тэр том сарыг харахтаа бодож байгаа байхгүй. Тэгэлгүй яхаа тэгээд бүх зүйл эзний бүтээсэн тэр бүх зүйл бидний сайн сайхны төлөө байдаг шүү дээ тий. Тэгээд бүтээл бүхэн бурхныг алдаршуулж магтахын төлөө байдаг. Тэгэхэд сар ахгүй байсан бол шүн харанхуй байна шүү дээ. Тий харанхуй байна тий. Гэтэл тэр сайхан гэрлийг харанхуй ч гэсэндээ бидэнд гэрэлтэх тэр гэрлийг эзэн бидэнд өгсөн байна. Энэ дэлхий тэр өөрийгөө сануулж тий. Яг үүнтэй бидний ийм харанхуй гимт дэлхийд амьдарч байгаа ч гэсэндээ эзэн өөрийн үгээ бидэнд өгсөн нь юутай гайхалтай байлаа. Тэр тусмаа бид нар бүр өөрсдийн төрлөх хэл дээрээ ариун Библийг унших бүрэн боломжтой байгаа нь юутай талархмаар хэрэг бай тээ. Тэгээ бид нэр Библиэд бичигдсэн хүмүүсийн тухай суралцж байгаа өчигдрөөс эхлээд тээ он гараад. За тэгээд Библиэл дээр маш олон хүмүүсийн нэр бичигдсэн байдгийг өчигдөр хэлжсэн. Тэгээд тэднэрээс бид нэр зарим нэг ингээд төр дурдагдаад өнгөрсөн хүмүүс ч ихсэн байдаг тий. Сайн муугийн жишээ болсон хүмүүс байгаа. Тэндээс бид нэр хамтдаа суралцаж өнөө өдөр би амьдрал дээрээ тийм алдаа гаргаж байгаа юм биш үстэй. Эсвэл яг тэр сайнны үлгэр жишээ болсон хүн шиг амьдралаар би амьдарж гин үү? Тэгвэл урам зоригтойгоор дуулууртайгаар хэрхэн амьдрах вэ гэдэг дээр бид нэр суралцсаар байна. Тэгээ өчигдөр бид нэр ногийн талаар суралцсан тий. Зөв шудраг химэн одоо нэрлэгдсэн ногийн амьдралаас бид нар хамтдаа суралцсан. Гэхдээ яг ингээ амьдралыг нь үзэх юм бол ноо шудраг амьдралаар амьдарч ийсэн ч амьдралынхаа төгсгөл хэсэгт бас алдаа гаргасан мэдээ тий. Хичнээн үнд шудраг амьдралаар ирсэн. Тэгэхээр бид нар амьдралаа дуусгах хүртлээр яг цэвэр зүрх сэтгэлээр дуулууртайгаар явах нь юутай чухал хэрэг вэ гэдгийг өчигдөр ногийн амьдралын талаар суралцаад ярьж байхдаа бас тэр талаар бодож илаа. Тэгэхээр амьдралаа яг эхнээс нь сайнаар эхлүүлчихэд муугаар ингээд дуусгах шиг харамсалтай зүйл байхгүй тий. Тий. Яг нь. Тэгээд яг наадах чинь өглөө бас бодоо явчихлаа тий. Сар заримдаа хавирган байдаг. Заримдаа янз бүр л байдаг тий. Гэхдээ яг өнөөдөр өчигдөр уржигдрах шиг ийм дүгүрэг ингээд бүтэн гэрэлтэх нэг ховор байдаг тий. Бидний амьдрал ч гэсэн адилхан байхгүй. Сар бүтэн байх үедээ сүүдэртэй талыг нь бид олж харж чаддгүй шүү дээ. Хүн хідээч тий бүрэн төгс байх бол боломжгүй. Өчигдөр бид нар ногийн талаас олж явах таарсан л та. Гим зэмгүй гэдэг нь төгс гэсэн үг бол ерөөсөө биш юм аа. Хоёр сэтгэлгүйгээр бурхныг дагдаг гэсэн л утгатай. Тэрийг л илэрхийлдэг. Төмөрөө бас биендээ айдуу ууж яв хандцгаая гэж бол хэлмээр байгаа. Учир нь бид нар нэг алдаж явах үед нь тэр хүний бүхий сайн сайхныг нь өгөөсгөж бурхны тэр хүний амьдрал гэсэн бүхий сайн сайхныг нь эзээч өгөөсгөж болохгүй. Бурхан Ноаг онгоц барьж явах үед нь хайрлаж ирсэн. Тэр хайраа одоо тэр үедээ ирээдүйд энэ хүн чинь надаас алдах юм байгаа гэж бол бодохгүй. Одоо юу гэдгийг тэгж хайрладаг бурхан
түүний мөн чанаас бүгдээр суралцах юм бол өнөөдөр энийг хэдэн өдрийн туршид суралцах энэ хүмүүсийн амьдралаас бид нар маш их зүйлийг суралцах боломжтой шүү. Бурхан таныг ч гэсэн тэгж хардаг, та ч гэсэн бурхан шиг хүмүүсийг бас тэгж харах хэрэгтэй байгаа. За тэгээд өнөөдөр үгийн Амен. цагаа эхлүүлэхээс өмнө хамтдаа эзний өмнө ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Бурханаас эзэн минь ээ, та цэвэр зүрх сэтгэлийг бидэнд өгөөч хэмээн хэлцгээе. Бид зүрхээ нэж өдөгсөхдий ариун сүнс минь даруй байлгаач хорамчтай бозар бүхнийг норан хаж байна бид ойцээ цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эрен үеийнхэндээ таны царай зөвшөөрөөч о Яаковын бурхан эрен үеийнхэндээ таны царай зөвшөөрөөч о Яаковын бурхан бид зүрхээ нэж өдөгсөхдий ариун сүнс минь даруй байлгаач хорамчтай бозар бүхнийг нуран хаж байна бид ойзээ цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эрен үеийнхэндээ таны царай зөвшөөрөөч о Яаковын бурхан эрен үеийнхэндээ таны царай зөвшөөрөөч о Яаковын бурхан цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж зөвшөөрөөч о Яаковын бурхан
Цэвэр зүрхий цэвэр бүхний танаас агуулж байныг хүсэж ирэн үеийнхэндээ таны царайг хахыг зөвшөөрөөч оо Яаковын бурхан. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид хүмүүсийн итгэлийн амьдралын талаас суралцж байгаа. Энэ өглөө бид хамтдаа Яаковын талаас суралцсан. За түүхийг өөрчилсөн Яаков гэсэн сэдвтэйгээр суралцсан. Сэдв өгжээж бид нар бас магадгүй яг тэгэхэд Яаковын талаар яг юу ярьлаа гэдэг талаар санах байх гэж бодож байна. Эхлэл номын 32 дугаар бүлгийн 28 дугаар ишлэл. Тэр хүн үүнээс хойш чамайг Яаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэсэн байна. За илүүрхэх гэдэг үг бол монголчуудын хувьд бол нөгөө манай гавьяат одоо тамирчин боксч нөгөө үе төмөн тамирчныг илүү гэдэг чинь. Тийм тэгэхээр тэр бол нэг боксчин хүнд нэг ийм зүйл байдаг. Нөгөө өсөлтөгч нь нөгөө өсөлж байгаа тамирчингаа өөрийнх нь бодсноос илүү дэвчээртэй, бодсноос илүү зохилт даадаг, бодсноос ч илүү олон раунд өөртөө тоглохыг хараад хэдийгээр өөрөө ялж байгаа боловч бас илүү вэ шүү те. Илүү вэ шүү. Би энэ илүүрхэж байгаа учраас би ч бас илүү байх хэрэгтэй байна гэж өөрийгөө шахаж байгаа нэг тийм тамирчин хүнээс гардаг. Ялангуяа боксийн тамирчдаас гардаг. Олон үе шаттай өрсөлдөг тийм тэмцээн дээр харагддаг тийм одоо юу юм бэ л да. Ойлголт. Чи одоо илүүрхэх хэрэгтэй. Би оноогоор ялж байгаа шүү. Үгүй. Чи оноогоор ялж байгаа боловч цаадах чи ингээд ялаад байна чамаг. Үнэхээр онооны давгаар л ялзгүй. Бас нэг юм яваад байна. Үгүй юу яваад байгаа юм бэ нэг юм яваад байна. Хүн болгон л Яаков шиг амьдрсан гэж юу? Хүн болгон Яаков шиг амьдраагүй гэж юу? Энэ хоёр асуултыг хоёулынгийн асуумаар байна. Ягаад гэвэл хүн болгон л Яаков шиг л амьдралын төлөө тэмцэж те одоо хүүхдүүдэд өсгөж эхнэрийнхээ учрыг олох гэж те эхнэрийгээ аргадаж тийм үү бас аав ах нартайгаа асуудалтай болж гэрээсээ зугтаж оргуу хоосноос амьдралыг эхлүүлж те хүний гар харж хүний одоо юу гэдгийг царай харж одоо те тэгж амьдраагүй гэж хүн болгонд гэдгийг гадаа хонсон ч юм уу эсвэл ямар нэгэн сорилт шалгалт толгорч байгаагүй гэж. Яаков юугаараа биднээс илүү юм өөр юм бэ гэж. Тэгвэл нэг шалтгаан байна. Яаков багаасаа бурхны талаар сурсан байсан. Бурхны талаар сурсан байсан хэрнээ тэр амьдралынхаа маш чухал үед яасан бэхээр өөрийнхоороо буюу бурхныхаар биш хүнийхаар хийсэн. Тэр хүн өөрт чинь хайртай байж болно. Та өнөөдөр Христэд итгээд олон жил амьдарсан байж болно. Тэгээд таны амьдралд нэг чухал шийдвэр гаргах хэрэгтэй болоход танд хичнээн хайртай байсан ч Христэд итгэдэггүй бурхныхаар бус юмыг шийддэг хүний үгэнд та орох юм бол Яаковын хувьд таны хувьд хүлээж байгаа гэдгийг та бодох хэрэгтэй. Яаков аав нь хайртай. Аав нь бол Исаак, Авраамийн хүү. Яаков өөрөө Авраамийн ач хүү. Тийм учраас аав нь өөрийн одоо эцэг Авраамын болоод өөрийнхөө итгэлийн талаар болон бурхан ямар гайхалтай итгэмжтэй вэ гэдэг талаар маш их олон зүйлийг Яаковд зааж сургасан. Мэдээж ерөөл ивэлийн талаар ч гэсэн зааж сурсан. Бас бурхан хүмүүст үлдээдэг, өвлүүлдэг талаар бол маш их зааж сурсан. Исаак эцэг нь бол дахлын ширээн дээр эзэнд таалагдсан дахил байсан тийм гайхалтай нэгэн байгаа шүү дээ. Тэгээд Яаковд итгэлээ өвлүүлсэн байтал Яаков яасан мэхээр эцсийн мөчид бурхан өөрт нь бэлдсэн зүйл биш. Харин өөрийнх нь нүдэнд харагдаж байгаа зүйлсүүдээс юу ч өөрөө хүртэж чадахгүй байна гэсэн санаа зовлт айцтай хөтлөгдөд ээжтэйгээ нийлээд өөрсдийнхөө буюу хүнийхаар шийдсэн байна. Тэгээд гэрээсээ зогтсон. Юу олж авах? Бүх юмаа алдаад гэрээсээ зогтсон. Тэгээд тэр бүхнээс хойш 20 жилийн дараа өнөөдрийн түүх болдог байхгүй.
нөгөө тэ ахыхаа эд хөрөнгийг тэ эд хөрөнгөөс жоохныг ч гэсэн салгаж аваад эсвэл ахыхаа эд хөрөнгийг бүгдийг салгаад авчих санаатай бодож исэн Яаков чинь ахыхаасаа их хөрөнгийг 20 жилийн дотор бий болгоцсон, гэр бүлтэй болсон, 2 эхнэртэй болсон, 10-аад хүүхэдтэй болсон тэ юу нутаг ёсондоо хүлээн зөвшөөрөгдсөн тийм үү мал сүрэг болоод малчттай болцсон. Тийм гайхалтай нэгэн болчоод буцаад ирсэн. Буцаад ирж байгаа боловч хүний амьдралын асуудал урт богино одоо юу гэдгийг жижиг том гэж болоороо яригддаг байхгүй. Тэр 20 жилийн дараа ч гэсэн гэрээсээ зогтох шалтгаан болсон ахтайгаа эвлэрч чадаагүй байсан. Тэр 20 жилийн дараа ч гэсэн нэг зүйлийг л тодорхой мэдээд байсан юм гэхээр би яг бурхан бэлдсэн замаар яваад байна уу эсвэл өөрийнхөө замаар яваад байна уу гэдгийг сайн мэдэхгүй яваад байсан. Тиймээс Яаков яасан бэ гэхээр яг 20 жилийн өмнө гэрээсээ гарч зогтож исэн шигээ ганцаархнаа үлдсэн гэрнээ эргүүлжлүүлэн зогтоох биш. Харин буцаад ах руугаа алхаж байгаа зам дээр явж явах үед эзэн түүнтэй таарлцсан. Тэ барилдсан, шүнжэнгөө барилдсан тэ. Шүнжэнгөө барилдаад үзэж тараад байсан тэ. Яаковын дотор юу байгаа вэ? 20 жилийн өөрийгөө өмөрсөн өмөрл ах л намайг айлгсан шүү дээ. Ахын л буруу шүү дээ. Ах намайг ална гэсэн шүү дээ, тэ. Ээжийн буруу гэж юу байгаа? Ээж надад хайртай шүү. Ээж миний төлөө байдаг шүү. Тэгэл ээжийнхээ өгөнд л орсон шүү дээ, тэ. Ингээл ийм дандаа ийм эргэн тойрныхоо хүмүүсийг буруутгасан тэгээд өөрийнх нь амьдралд тохиолдож байгаа зүйл нь эргэн тойрных нь хүмүүслэх буруутай. Тэгээд би яасан хов хоосон болоод хадам эцэг дээрээ очиод хадам эцгийнхаа мадыг хариулаад 20 жил үтгсэн чи миний цалинг 10 удаа өөрчилсөн шүү дээ, тэ. Манай эхнэрүүдийн хин яг миний төлөө байсан дандаа аавынхаа талд ордог байсан шүү. Харин сая л яаж нэг миний үгэнд орж ин нүүхээр шийтсэн гэдэг ч юм юм. Яаковын дотор асар их өөрийгөө өмөрсөн, өөртөөгөө тэмцэлсэн зүйл байсан. Гэтэл яг тэр үед нэгэн хүн түүнтэй шүн уулзаа түүнтэй барилдсан. Түүнтэй барилдж байгаа үед Яаков бүх зүйлээ гаргаж ирсэн. Тэ? Хор шар, уур, хилэн, гомдол бүх зүйлээ гаргаж түүнтэй барилдж ирсэн. Барилдж байгаа үед нэг зүйлийг мэдсэн баг. Манай пастор надад нэг тенсний сайн багшийн талаар зааж ирснийг би сандгийг. Тэгээ энэ түүхийг бэлдэж явахдаа саналаа л дээ. Сайн тенс чинь хожигдож өгдөг багштай байсан байдаг. Багш нь ингээд та бүр багаас нь ахуулаад бүр онооны давуугаар техникийн давуугаар байн хожоод байх юм бол яах вэ? Урам уграа шантар шүү дээ, тэ. Тэгтэн нэг ингээд онж өгөхтөн багш нь алдарч өгöd. Үндэ багш нь их хвчлэн алддаггүй л байдаг юм байна л да. Тэгсэн ч гэсэн ингээд маш их олон ингээд буруу захихыг нь хүлээн зөвшөөрөөл хэдэн зуун бөмбөг шийдүүлээд хэдэн зуун удаа алдахыг нь хүлээн зөвшөөрөөл хэдэн зуун удаа ингэсэн хэрнээ нэг удаа оноо захин гот нь багш нь баяр хүргээл, тэ. Чи илүү чадна гэж ингээд хожигдож өгöd ингэснийхээ үчин дээр сайн тамирчид төрдөг юм бэ. Багш миний хэдэн зуун бөмбөг алдаж захихыг зөвшөөрсөн учраас би энэ зохилтыг сайн хийдэг болсон юм а гэж тенсчид ярьдаг юм байна. Бурхан адилхан. Бурхан бидний алдаа болгоныг тоолоод идэг нэгэн биш. Бурхан бидний хизээ өөрлөө нэрэгхүү, хизээ өөрийнхоор нь хийх үү гэдгийг. Бурхан тэгээд яг өөрийнхрөө нь эргэж өөрийнхоор нь хийх үед урдын явдлыг мартдаг Бурхан. Бурхан бидний гим нүглийг яг одоо хар талыг цагаан засаар хочж байгаа юм шиг хочдаг Бурхан. Бурхан шинийг эхлүүлдэг. Хуучин бүхнийг Бурхан мартдаг. Хуучин бүхнийг Бурхан хэрэв бид гимших юм бол хүзэн ширхэг бол Христийн засаар угааж цэвэрлэж шинэ хүн болгодог. Яаков Бурхантай шүнжин барилдсны дараа өглөө за би явъя гэж хэлсэн. Би явъя гэж хэлэхдээ Яаковыг түлхэж унагаач яваадаг болох уу? Гэхдээ болно штэ. Яаковыг ста 7 уулын дагавар шидчээ яваадаг болох уу? Болно. Яаковыг хөрхнөрөөр шидэж түлхчээ ч юм яваадаг болно. А гэтэл юу гэж хэлсэн бэ? Барилдаж хэлсэн. За үр цайч чи намайг явуул гэж хэлсэн. Энд нь юу гэсэн үгээр Бурхан бидэнд хідэж хүч хэргэлдэггүйг л харуулж байгаа юм. Бурхан Яаковтайгаа барилдаж өгье. Тэ? Яаковынхаа энэ олон энэ зүйлүүдийг өөрт нь ингээд ойлгуулж өгье. Энэ их өвдөлтүүд нь өөрөөс нь ихэвчлэн болсон өөрийнх нь сонголтоос болсон гэдгийг нь ойлгуулж өгье. Тэгээд Яаковыг орхиогүй Яаковтайгаа хамт байгаа гэдгийг ойлгуулъя гэд Тэнгэрэл чиглэлж түүнтэй барилдсны дараа өглөө нь намайг явуул би явъя гэж. Намайг ерөөхгүй бол би явуулахгүй гэж. А гэтэл ерөөж байгаа шүү дээ. Тэ? Ерөөхтэй гэж бодож байгаа. Үүнээс хойш чамайг Яаков гэж хинч нэрлэхгүй. Харин чамайг Израиль гэж нэрлэнэ. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэж. Амен. Олон хүмүүс ингэж ярьдаг л да. Бурхантай тэрсэлдээд, эсэргүүцээд
ингээд тэмцэлтэд илүүрсэн тухай ярьдаг бол үгүй бурхантай барилдаад бурханы хийж байгаа зүйлийн учрыг олохын тулд бурхантай зууралдаж тийм үү. Тэгээд одоо яг тийм бурханаас ингээд салах хүсэлгүй те. Гүй би ойлгохгүй л да. Тэгтээ танихаар л гэмээр байна. Ойлгомоор байна, ойлгуулад өгөөчтэй те. Мэдмээр байна, мэдүүлээд өгөөчтэй те. Надад тайлбарлаад өгөөчтэй гэсэн бурхныг зуурсан тэр эрэл хайгуулын сэтгэл шүнжэнгөө өргөлжилсэн учраас Якобыг бурхан өрөөгөөд чи бол илүүрхлээ. Хүмүүс чам шиг надтай зуурладагч болоосаа. Чам шиг ингэж тэмүүлдэгч болоосаа. Чам шиг ингэж ирж хайдагч болоосаа. Чам шиг ингэж ийм их зүйлийн дараа ч гэсэн энэ бүх зүйлүүдээ буруу байх юм бол дахиад эхлүүлэхэд бэлэн дахиад ингээ ганцаархнаа хов хоосон олсон мэдсэн зүйлүүдээ урдаа бариад биш өөрөө ингээд миний өмнө ирдэгч болоосаа. Би одоо чамааг үнээс хойш Израиль гэдээ бодно. Учир нь чи илүүрхлээ гэж хэлж байгаа. Угийн төгсгөл илүүрхэх гэдэг юм дээр бид нар хязгаараа давах гэж ойлгож байна. Удирдагч хүн 5 минут илүү залбирдаг юм а гэж манай пастор надад заасан байхгүй. Пастор хүн итгэгчдийнхаа тоогоор залбирдаг юм а гэж. Ягаад тэр бүх итгэгч чинь залбирал хэрэгтэй. Тэр гэж. Бас нэг зүйл нь дайчин хүн яадаг ямар нэгэн гүйцэтгэл илүү ээжэж бусдаас илүүрхэж ижил тэр илүүрхэж байгаа тэр тэмүүлж байгаа зүйлийнхаа үр дүн гамсдаг юм а. Тэгвэл итгэл Якобоос суралцах зүйлний дэлхийн түүхийг Якоб юугээрээ өөрчилсөн. Якоб бурхны өгөөд байгаа нь хангалтгүй та надад өөр юм өгөх гээд байхад би авч чадахгүй байгаа юм биш үстэй тий. Бүр ингээд тэр чинь ч би аммаар байна. Гэхдээ би ойлгомоор байна. Би мэдмээр байна. Би өөрийнхөө талаар билүү мэдмээр байна. Би тэгэл хүмүүст Якоб мэхлэгч, Якоб ин булаагч, Якоб хуурам мэхлэгч, Якоб гэж аргалагч те, Якоб гэж нэг юм сэргэлэн гэж байдлаар дуудагдмаар байна. Якоб ерөөгцөн гэж дуудагдмаар байна. Якоб бурхантай гэж дуудагдмаар байна. Якоб хүүхдүүд нь ерөөгцөн гэж дуудагдмаар байна. Энэ хүсэл тэмүүлэл бол илүүрхэл юм а. Тэр шүнжэнгөө байлзун Якобын түнхийг хоголдог байхгүй. Бурхан биднийг шархтуулсан ч гэсэн бурхан биднийг аварна гэдгийг бид нар мартаж болохгүй. Бидний авж байгаа шарх нь бурханы зарим бидэрт хэлж байгаа үг нь бидний туулуулж байгаа амьдрал нь биднэр тохиолдуулсан зүйлүүд нь арай хэтэрхий. Хэцүү байштай бурхан минь 20 жил хэцүү байлаа штэ би тэгээд яах юм бэ гэд Якоб шиг тийм давчтуулах тийм шүнийг бидэрт олон удаа өгсөн байсан. Эцэстээ бурхан бидний төлөө сайныг хийж авардаг гэдгийг бид санаж явах хэрэгтэй. Бид босод хүмүүс за хангалттай штэ чи орх гэж хэлэх тэдний хязгаар биш. Харин чи илүү ихийг надаас хүсэж гин үү? Чи илүү их тэмцэж чадандаа гэж хүлээж байгаа бурхны хүлээлт, бурхны хязгаараар Якоб шиг амьдрах хэрэгтэй гэж. Тэгвэл бурхан нэрийг чинь өөрчлөөд зогсохгүй, амьдралыг чинь өөрчлөх болно. Өөрчлөгдсөн таныг хайраар би гимээс ариусан шинэ хүн болсон зөвхөрсөн энэ амьдралын донд төрж бүдэлсэн намайг олсон мөнхийн тэр хайр та миний баяр хөөр таны ивэл өрөөл юу тач зүрлэшгүй мөнхэм хариун эзэн таны хайр давалгаа долгиом Нүд минь нэгдэн
Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Эхлэл номын 32 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлээс суралцлаа. Тэр хүн үүнээс хойш чамайг Яаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв. Хэмээх ишлэлээс бид нэр суралцлаа шүү дээ. Тэгээд түүхийг өөрчилсөн Яаков гэдэг сэдвэр бид хамтдаа суралцлаа. Өсгөнөөс гараараа зуурч гарсан нэгэн өөрөөр хэлбэл атаач, тэмцэгч, шунал ихтэй, хуваа хичээгч те өөртөө төвлөрсөн байсан Яаков шүнжин бурханд хандан гүн гимшиж хайр ивэлийг гойх үед шинэ хүн болж буй гайхамшигтай өөрчлөлт болсон юм а. Яаков Израиль болон өөрчлөгдсөн. Энэ нэрийг Яаков өөртөө өгөөгүй шүү дээ те. Харин бурхан түүнийг ингэж нэрлсэн юм а. Энэ бол бурхны агуу ивэл. Бид ч гэсэн өнөөдрөөс илүү маргааш илүү сайн итгэлээр өссөн амьдралаар амьдрах хэрэгтэй. Бид анх төрөхдөө ч юм уу те ямар ч аж байсан байж болно, ямар ч гэмтэй байсан байж болно. Гэхдээ бурхан биднийг өөрчилж, ариусгаж, шинчилдэг юм а гэдгийг та битгий мартаарай. Тэгээд түүхийг өөрчилсөн Яаков шиг өөрийнхөө амьдралыг ч гэсэндээ та ийхүү өөрчлөөрэй. Тэгээ бурхан тантай үргэлж хамтайгаа гэдгийг битгий мартаарай. Бид нэр одоо ингээд залбирхын өмнө би та бүхнийг нэг зүйлд уриалмаар байна л да. Таны хязгаарыг хүмүүс тогтоодог юм биш үстэй. Таныг нэг тиймэрхүү л залуу тэгжил чадна. Ингэжил чадна. Энэ өөрчлөгдөхгүй. Энэ энийг чадахгүй. Нэг хоёрыг л чадвал чадна, гурыг чадахгүй. Тэ энэ ингэж чадахгүй. Нэг хоёр удаал тэгсэн. Тэгээд дөрөвдөгтөө дэсэхгүй гэдэг ч юм. Бурхан таны хязгаарыг тогтоож өгөх болтугай. Гэхдээ бурхан хязгаар гэж бол байхгүй. Биднэрт амьдрах хугацаа гэж байгаа. Нэг чадах зүйл, чадахгүй зүйл гэж байгаа бол бурханд бол тэр хязгаарууд бол байхгүй. Бид хязгааргүй тэр нэгэнд итгэдэг учраас бид надад миний дотор байдаг нэгний хүчээр бид бүгдийг чадна гэдээ ярьдаг шүү дээ. Одоо яг тэр итгэл дээр л цөмөр өнөд очив. Энэ шинэ оны ихэн дээр бурхан таныг ивэж өрөөх болтугай. Та өөрийнхөө бодсон хязгаарыг үргэлж давах болтугай. Тэр нь хайр их байх болтугай. Амжилт ивэл өрөөлөх, хуваалцлах байх болтугай, нөлөөллөх байх болтугай. Тэр нь уучлах байх болтугай, тэр нь өршөөлөх байх болтугай. Хүмүүсийн бодсон тэр хязгаар бүхнийг та давах болтугай. Учир нь тэдний тэр бодол санаа бол атгах санаа, атаархал, доромжлол, басалт, бас худал хоормгийн эцэг болсон муу сүнсний бидэрт хөндлөж байгаа үг юм шүү. Харин бурхан бол чи чадна гэж хэлдэг. Бүвэ гэж хэлдэг. Би чамтай хамт байна. Цөлөөр хамт байж голыг ч хамт туулна гэж хэлдэг. Тэр нэгнийг бодоод өнөөдөр өглөө бүгд хамт яхин замчид залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн танд баярлалаа. Бид яг Яаков шиг л амьдарч явна. Магадгүй бид зарим талаар Яаковоос ч илүү худал хоормгийг амьдрал дээр өөрн тээж байх ёстой зүйл гэж ойлгож явж болно. Та байгаа бүхний маань биднээс салгаж агаад ганцаарангийн маань үлдээж агаад асуугаач. Таны өмнө гимшихийг, таны өмнө өөрчлөгдөхийг, тэгээд өөр ямар арга зам байгааг танаас суралцахыг хүсэж байна. Хүмүүсийн бодол сандгаас өөрөөр амьдрахыг хүсэж байна. Таны төлөвлөсний дагуу амьдрахыг хүсэж байна. Та Авраам, Исаакийг бий болгоод Яаковыг дараа нь дуутахыг хүсэж байхад Яаков 20 жилийн туршид маш буруу амьдралаар амьдарсан. Тэгсэн ч та түүнийг эргүүлж аваад Авраам, Исаак, Яаковын бурхан болсон ч үү. Тэм учраас бид Яаков шиг амьдралаа өөрчилж танаар өрөөгдсөн нэгэн байхыг хүсэж байна. Өөрсдийнхөө уур үдэн болон улс хөрн таньдаг хүмүүсийнхаа дунд тэдний түүхийг өөрчилсөн тийм нэгэн байхыг хүсэж байна. Та өршөөлнийг хүслээ сайн мэдээний дотор надад саярхаач. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Маргааш иргэдийн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.